энэ одоо сэтгэлийн үгийг бичсэн юм аа. Багш гэдэг албарыг хүсгэд амархан ч багш гэдэг албарыг хашгид амгүй. Багш гэдэг нэрийг дуудуулахаас сайхан шинэлбэндээ залгуур ширүүл чадвас. Долгуур ширүүж юус насаараа багшны жаргалны нэнжис сэтгэлийн бэлтгэлээ. Мэргэжтэй зарим түүний ойлгож мэрэг хийх хүсэлтэд автаж цагийн багаж голодгүй цаглагчгүй гэдэг зорж ирсэн замчин дартан байна. Зүтгэж ирсэн зоригчин сайхан байна. Хөөрхөн олон шавнарчин баяртай байна. Хүрх сарууд ирээд чинь гэрэлтэй байна. Багшаа дуудах шавийнхаа цангисан дууг сонсоод баярсандаа ягаснаа мартан ажиад байлах яг тэр бус багшны жаргалын ясвахтай шинжилгээ өөрсдөө уламжлалт юм. Хөөрх хэдөө насандаа гарсны өнгөн багш хүүрний хэрэгээ бас л үнийг нурсан юм. Хичээлийн жилийн нээлтийн баярын өдөрт хэвдэг биелэлтэд ирж босоод цаг руугаа нэг харан, сонх руугаа нэг хүрэн, сургуулаа шилтэн санаа шин зогсноо шууд л гараад алхсан гэлээ. Олон шавнар удаас нь тосон өргөтн овцсон сэтгэлээ барьж чадахгүй нэг мэдхнээ уйлж зогссон гэлээ. Нулимсаа тослон уйлж байсан гэлээ. Ягшиг тонхны дуу цагнаж эхний цагийг хичээд орхон хин нэгнийхэн хичээл суучаар өөр баяртай гэртээ харьсан гэлээ. Тэр өдөр жингээ өвгөн багш тест ондоо замтай уучаар амандаа дуу аялалхан алиалтнаар гэж үндсэн гэлээ. Уугас шавнырынхаа ажлын амжилтыг сонсоод учиргүй баярлаж хөөрсөн гэлээ. Өнөхөр нэгнийх нь багны дуулаар уйлхаас наагуурын халболж харагсан гэлээ. Вайс дуудахад тэр бас ондод гэсэн. Багшаа гэж дуудаж баярлдаг гэсэн. Өвгөн босны өмнө явж. Үргэлжил багшаа гэж хүндүүлэх гэсэн сонирхолтой болж дээрж өөрийгөө бас зэрэгдэг гэсэн. Өөрөө бусдад яхасаа зовд гэсэн. Багшийн хөдөлмөр энэ шигтэй. Багшийн хөдөлмөр энэ шигтэй. Хийж чадвал таамд жаргал хайрнаа. Хийдүүч хайрын зовж болно. Багийн явдлын математикийг санаж явцгаа. Балчирхан тэрний түүхэнд боловор бүтээ тусаа эдгээр хизээ цаг хэлбэрийн энэ багш хүний ганц шалгуур байдаг. Шавийн нэгэн багшаасаа шалтгаалдаг. Шавийн нэгэн багшаасаа эдгэрдэг. Шавьтай багшин жаргал хайр гин шавьтай усны хэр бүтээдэг. Үнэндээ таарны хүмүүс хараад олдгийм. Үүний буруу гэж байхгүй амьдрал байхны шалгал. Тэр чинь танад хүчиг байгаа түүнийг ялахгүй юм бол эртэн яц. Багш гэдэг гоёлын дээрээ гол бишээ. Багш гэдэг оогсны үзэгдсэн бишээ. Багш гэдэг хүүхдийн өмнө ариун шүтэн. Багш гэдэг хороогийн дээд өөрөөр хэлбэл огтны тарас сонсгоо. Оюун ухаандаа тунгааж бодоцгоо. Энэ бүдгийн чинь цаана хүн байгааг битгий маа. Эцсийн үндэс хүнээр тоглож бодгүй хатуусан. Эсвэ жохлон та нарынхаа энэ сэтгэлийн мөрөөдийг чинь нарт ертөнцид байхгүй гэдэг нарийн сайхан энэ алдандаа залхуу чивэж чадвас. Золгоо чивэж өгөөс насаа багшсны жаргалны нэнжис сэтгэлийн бэлгэлээ. Аяа багшийн хөдөлмөр хашгирах хэцүү албач гэсэн бачхан насны нэгэн түүхий багт